эцэг хүн хүүгээ тэрвэрдэг шиг эзэн бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн гэв. Би ганцаараа төөрч явсан мэт санагдсан тэр бүхий л хугацаанд үнэндээ бурхан намайг тэрвэрч үүрж явсныг ойлгоод зогсолтгүй уйсаар байлаа. Өнөөдөр жинхэнэ чуулганд байдаг онцгой шинжүүд мөн зайлшгүй байх ёстой онцгой шинж тэмдэг энэ хоёрыг төрж буй эхийн жишээгээр Библиэс харцгаая. Өнөөдрийн номлол маш чухал сургаалыг бидэнд ойлгуулж өгөх болно. Яагаад гэвэл Христэд итгэгч бидэнд хоёр том даалгавар байдаг. Эхний даалгавар бол Бурхныг мэддэггүй, Бурханд итгэдэггүй хүмүүст Библи болон Бурхны тухай дамжуулах явдал. Энэ бол маш хэцүү ажил. Гэхдээ Библиэс харвал үүнээс ч илүү хэцүү даалгавар байгаа гэдгийг ойлгох боломжтой. Тэр нь юу вэ гэвэл Бурханд маш хичээнгүйлэн итгэж, Библийг маш хичээнгүйлэн судалж байгаа хэрнээ буруу итгэж, буруу ойлгож байгаа хүмүүст Библийн сайн мэдээг зөвөр дамжуулах явдал юм. Энэ хоёр дахь даалгавар нь илүү хэцүү шалтгаан нь Есүс ч хоёр дахь даалгавар дээр олон удаа бүтлгүүцсэн. Шавнарын ч мөн адил маш олон удаа бүтлгүүцсэн. Тэр бүтлгүүтлийн үр дүнд буруу итгэж явсан хүмүүс Есүсийг болон шавнарыг нь хавчиж эцэст нь алсан байдаг. Тэгэхээр үнэндээ илүү хэцүү даалгавар бол хоёр дахь даалгавар юм. Бурханд Библиэд маш хичээнгүйлэн итгэж байгаа боловч буруу итгэж байгаа хүмүүст сайн мэдээг хүргэх хамгийн хэцүү байдаг. Энэ бол үнэхээр илүү хэцүү байдаг. Одоо миний явж байгаа чуулган зөв чуулган. Анхны үр жимснүүд чуулганч бас зөвл зааж байна лээ. Тийм болохоор би нэм гарагт өөрийнхөө явдаг чуулганд суугаад хаяа энэ анхны үр жимс чуулганы үгийг ч сонсдог. Ингэж бодож явдаг хүмүүс олон байх шиг байна. Өөр чуулганд явж байгаад манай чуулганд ирсэн хүмүүст ерөнхийдөө хоёр шат дараалал байдаг юм шиг байна. Эхний шат нь анхны үр жимснүүд чуулган тийм сонирн бол биш гэдгийг мэдлээ, ойлголоо. Энэ бол нэгдүгээр шат. Энэ хүртэл ирнэ гэдэг тийм амар бишээ. Гэхдээ зөвхөн эхний шатанда байгаад байвал Бурхны өмнө юу ч хийж чадахгүй. Учир нь хүн нэг чуулгандаа хараалагдаж тэр чуулгандаа өөрийн үүргийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж амьдрах ёстой. Гэтэл хоёр чуулганд зэрэг явбал чуулгандаа бүхнээ бүрэн зориулж амьдрч чадахгүй. За тэгвэл хоёр дахь шат нь юу юм болоо? Би аль чуулганы нэг хэсэг болж амьдрах нь Бурхны төлөвлөгөө байсан юм бол. Гэхдээ энэ бүгдийг таны явж байгаа чуулган жинхэнэ чуулган гэсэн үндслэлээр ярьж байгаа шүү. Үнэн дээр энэ дэлхийн ертөнцийн жинхэнэ чуулган маш ховор байгаа. Мэдээж зөвхөн манай чуулган цор ганц жинхэнэ чуулган биш ээ. Явж байгаа хоёр чуулгантай нь хоёулаа жинхэнэ чуулган байсан ч эцэст нь аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Хэрв явж байгаа чуулган чинь жинхэнэ чуулган бол чуулган бүр Христийн биеийн өөр эрхтэн байж таарна тийм үү? За магадгүй манай чуулган цөсний үүрэг оройлтыг гүйцэтгэж байгаа бол өөр нэг жинхэнэ чуулган бөөрийн үүрэг даалгаврыг биелүүлж байж болно. Нэг чухал зүйл хэлье. Илэг дотор байгаа эс анхнаасаа илэгний эс болохын тулд бүтээгдсэн байдаг. Та бүхэн мэдчихсэн үү? Илэгний эсүүд гэж байгаа шүү дээ. Тэр эс анх бий болохоосоо эхлээд л илэгний эс болохын тулд бүтээгдсэн байдаг. Цөсний хүүдинд байдаг эс анхнаасаа цөсний хүүдийн эс байхаар бүтээгдсэн байдаг юм. Тархины эс ч анхнаасаа тархины эс болохын тулд бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл аль эрхтний ямар эс болох нь тухайн эс анх үүсэх мөчөөсөө л тогтоогдсон байдаг. Цусны улаан эс ч гэсэн анхнаасаа улаан эс болохын тулд бүтээгдсэн эс. Тиймээс Паул Галаат 1-р бүлэгт ингэж хэлсэн байдаг. Би харин үндэстнүүдэд сайн мэдээ түгээхийн тулд эхийн хөвлөд байхаасаа л сонгогдсон байжээ гэж. Бид ч Христийн биеийн аль нэг эрхтэн эс болон амьдрахаар Бурхан биднийг эхийн хөвлөд бүрлдэж эхлэхээс өмнө төлөвлөжсөн байсан юм аа.
Солонгос нэг ийм зүүр үг байдаг да. Илгэнд ч наалдаад, цөсөнд ч наалдаад ямар ч хэрэг алгаа гэж нэг эргэтнээс нөгөө эргэтэн рүү шилжиж явдаг ганцхан л эс байдаг. Тэр бол хорт хавдрын эс. Хорт хавдрын эс л хүний биед шилжин явдаг. Харин хэвийн эс бол өөрийн хариалагдах эргэтэндээ л байдаг. Тиймээс хоёр чуулганд зэрэг явна гэдэг би Христийн биеийн аль эргэтэн гэдгээ ч мэдэхгүй төөрөлдөж яваатай адилхан юм аа. Би илэгний эс байсан юм байна. Би цөсний эс, тархины эс, улаан эс, цагаан эс болох нь Бурхны төлөвлөгөө байсан юм байна. Энэ хүртэл хоёрдугаар шат хүртэл заавал явах хэрэгтэй. Чуулганы талаар тайлбарлаж байхад хүмүүс миний явдаг чуулган ердийн пресвитериан чуулган анхны үр жимснүүдэд зааж байгаа номлолуудаас нэх ялгаа байдаггүй. Манай чуулганд ч бас ийм зүйлийг их заадаг гэж ярьдаг хүмүүстэй таарч байсан. Танай чуулганы хичээл номлолууд манай чуулгантай яг л адилхан юм байлээ гэж ярьдаг хүмүүс маш их болсон. Тэгэхээр би хэлдэг. Тийм үү. Тэгвэл яагаад танай чуулганд хавчлага байдгүй юм бол? Би ч бас танай чуулганд явмаар байна. Бидэнтэй адилхан зүйл заадаг хэрнээ хавчлага байдаггүй бол бүр хамгийн сайн бидтэй. Хүмүүсээр хараагдан барин, буруу цуглаан, гааж урсгал гэж дуудуулан барин анхны үр жимснүүдэд явах ямар шаардлагатай юм бэ? Яг адилхан номлол хичээл орж байгаа мөртлөө янз бүрийн үгээр хэлүүлэхгүй хавчигддгүй юм бол тийшээ явсан дээр штэ. Сонин биш вэ гэж юу? Адилхан зүйлийг заадаг юм бол яагаад хавчигдахгүй байгаа юм болоо? Яг ижилхэн сайн мэдээг дамжуулж байхад яагаад хавчлага байхгүй байгаа юм бол? Мэдээж адилхан биш учраас хавчигдахгүй байгаа юм аа. Матай 7, Лук 13-ын дагуу бол жинхэнэ чуулган бол маш нарийн хаалгатай адил бөгөөд үнэхээр цөөхөн хүн түүгээр орж аврагдана гэж бичсэн байдаг. Энэ бол Есүсийн хэлсэн үг шүү. Өнөөдөр дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь Библиэд итгэдэг. Библийн Бурханд итгэдэг. Энэ мэдээллийн дагуу харах юм бол нарийн хаалга, хавчиг хаалга гэх үгтэй авцалтахгүй байгаа ёстой. Тэгвэл энэ олон чуулган дундаас маш цөөхөн байгаа жинхэнэ чуулганыг яаж олох вэ? Бурхан биднийг ойлгоосоо мэдээсэй гэсэндэ үүний талаар маш чухал онцлог шалгуур байх болно гэдгийг Библиэд бичиж үлдээсэн байдаг. Өнөөдөр тэр шалгууруудын нэгийг авч үзнэ. Библи чуулганыг төрөх гэж буй ихтэй адилтгсан байдаг. Энэ зөвлөл нь жинхэнэ чуулганы маш тодорхой хоёр шинжийг бидэнд харуулдаг. Энэ хоёр шинж нь юу болохыг хамтдаа харцгаая. Юуны өмнө Библи төрөх гэж буй эмэгтэйн тухай ингэж тайлбарладаг. Эмэгтэй хүн төрөлтийн өвдөлт, төрхийн зовлонг туулж байж хүүхэд төрүүлдэг болсон нь Адам нүгэлтэн болсны дараа эхэлсэн. Эхлэл 3 дугаар бүлэгт Адам нүгэл үйлдсэний дараа тэр нүглийг үйлдүүлэх шалтгаан болсон Евад бурхан үүнээс хойш чи хүүхдээ зовлон дунд төрүүлэх болно гэж хэлдэг. Энд зовлон гуниг буюу эссеп гэх еврей үг нь шаналх, хүнд хэцүү гэсэн утгатай. Хэцүү зовлон дунд гэж хэлсэн. Энэ утга нь өөрийнх нь хүсснээр болдоггүй, үр дүн нь баталгаагүй гэж хэлж байгаа юм. Хүүхэд төрөх бүхий л үйл явц бидний мэдлэлд байдаггүй. Хосууд хичнээн дотн харилцаанд орсон ч эр бэлгийн эс өндгөн эстэй үр тогтно гэсэн баталгаа байхгүй. Үр тогтлооч эхийн умаад амжилттай бэхлэгдэнэ гэсэн баталгаач байхгүй. Умаа тогтлооч гэсэн зулбахгүйгээр эрүүл төрнө гэсэн баталгаа бас байхгүй. Энэ бүх үйл явц үнэхээр бидний хүслээр болдоггүй. Бидний хүснээр болдоггүй тэр эссе буюу зовлон, шаналлыг туулж байж арай гэж хүүхэд төрдөг. Харин хожим 7 жилийн гамшигын хугацаа дуусч Есүс чидүүн ууланд бууж ирэхэд энэ дэлхий эдийн цэцэрлэгийн үе рүү буцаж очино. Хүний биеийн хараал тайлагдж газар дэлхийн хараалч арилна. Тэр үед эргээд төрөлтийн өвдөлт байхгүй болно. 1000 жилийн хаанчлалын үед чуулган гэж байхгүй. 1000 жилийн хаанчлалд төрж байгаа хүмүүс бидэн шиг хараагдсан биетэй төрөхгүй. Тийм болохоор Есүсийн үгийг сонсоод дуулууртай бай гэвэл дуулууртай байж чаднаа.
Өөрөөр хэлбэл нүгэл үйлдэхгүй байх хүч тэдэнд байна. Хараагдсан биетэй төрөхгүй учраас. Тиймээс тэд дуулууртаа байснаас шин тэнгэр шин газар руу орно гэхээс бидэн шиг Есүсийн золиосоор дамжуулж аврагдахгүй. Мянган жилийн хаанчлалд хавчигдаж сайн мэдээ түгээдэг чуулган гэж байхгүй. Төрөлтийн өвдөлтөөр хүүхэд төрүүлдэг эмэгтэйч байхгүй. Уншаад үзцгээе. Эхлэл 3:16. Эмэгтэйд өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг би бүр ихсгэн өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Исая 66-гийн 6-7. Хотоос гарах их шуугианд дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа эзний дуу юм. Дуншиж өвдөхөөсөө өмнө Сион төрлөө, тэрээр өвдөөгүй байхдаа хүү төрүүллээ. За тэгэхээр эмэгтэй хүн төрөлтийн өвдөлт зовлонгоор дамжин хүүхэд төрүүлдэг болсон нь хүний бие хараагдсан тэр мөчөөс мөн энэ дэлхий газар хараагдсан тэр мөчөөс ихсэн гэдгийг мэдэж болно. Тэгвэл бид яагаад төрөх гэж байгаа эхийн тухай энэ ишлүүдийг шалгаж харсан бэ гэвэл төрөх гэж буй эхийн талаар сайн ойлгол бид чуулганы талаар илүү сайн ойлгож чадна. Библи чуулганыг үр хүүхэд төрүүлдэг эхнэртэй зүйрлэж бичсэн байдаг. Уншаад үзцгээе. Эфес 5:23, 31, 32. Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Эр хүн эхнэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болно. Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. За 2000 жилийн өмнө Есүс энэ дэлхийд бидний нөхөр болж ирээд бидний тэргүүн нөхрийн хувьд бидний авах ёстой шийтгэлийг бүгдийг нь өөрийн биеэр загалмай цовдлогдож төлсөн юм. 2000 жилийн дараа төрөх бид амьдралынхаа турш ямар нүгэл үйлдэхийг Бурхан урьдчилан харах боломжтой учраас бүхнийг мэдээд хийсэн нүглийнхээ төлөө бидний амсах ёстой байсан шийтгэлийг бүгдийг нь өөртөө авсан юм. За зөвхөн загалмай үхлээр дуусалгүй үхсдийн оронд 3 өдөр 3 шөнө аимшигтай зовлон амссан. Нөхөр нь эхнэрийнхээ өрийг бүгдийг нь төлсөн, нүглийн төлөөсийг бүгдийг нь төлсөн учраас эхнэр нь ч хамт төлсөнтэй адил тооцогдно гэж Бурхан бидэнд амласан юм. Тийм болохоор нөхөр нь эхнэрийнхээ аврагч гэж бичсэн байгаа юм. Энэ бол Библийн Тодтогоод Паул 13 захианда бичиж үлдээсэн сайн мэдээ юм. За тэгвэл манай чуулганд хүмүүс хэрхэн аврагдаж, хэрхэн дахин төрөх амлалтыг авч байгааг мэдхийн тулд төрөх гэж буй эхийг хараад ойлгож болох юм байна, тийм үү? Уншаад үзцгээе. Галаат 4:19. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. 1-р Теслоник 2:9. Ах дүүнраа, та нар бидний зүдрэл зүтгэл, төрөлтийн зовлон, дарамтыг санаж байгаа. Бид та нарын хүнд ч дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурхны сайн мэдээг тунхагласан. Илчлэл 12:1-2. Эмэгтэй хевлидээ үртэй байсан бөгөөд төрхөөр өвдөж шансландаа хашгирлаа. За тэгэхээр төрөх гэж буй их төрөлтийн өвдөлтөөр дамжин хүүхэд төрүүлдэхтэй адил жинхэнэ чуулган хавчлага дарамтыг туулж байж арай гэж хүмүүсийг нэг нэгээр нь дахин төрүүлдэг. Тэгвэл энд гарч байгаа төрөлтийн өвдөлтийн жинхэнэ мөн чанар нь юу юм болоо? Хэн бидэнд энэ төрөлтийн өвдөлтийг өгөх юм бол Библи маш тодорхой хэлдэг. Тэд бол синагог буюу тухайн үеийн чуулганы удирдагчид. Өөрсдийгөө Бурханд үйлчилж байна гэж боддог хүмүүс. Тэд хүмүүсийн нүдэнд Есүсийн шав шиг, гэрлийн тэнгэр элч шиг, Бурхны ажлыг хийдэг зөвхт үйлчлэгчид шиг харагддаг гэсэн байна. Эдгээр хүмүүс бидэнд төрөлтийн өвдөлттэй адил зовлон буюу хавчлага дарамтыг өгдөг. Мэдээж зөвхөн энэ хүмүүс хавчдаг гэсэн үг биш шүү. Гэхдээ голдуу эдгээр хүмүүс хавчдаг. Уншаад үзцгээе. Иохан 16:2. Тэд та нарыг синагогоос хөөн, улмаар та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.
2-р Коринт 11-ийн 13-аас 15. Учир нь тэд хуурамч элчнэр, залтай ажилчид, Христийн элчнэр болж хувиргсад, гайхах юм алга, сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг. Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвхт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэгэхээр хэрвээ бид Бурхны хүслийн дагуу хүмүүст мөнх ам өгөх ажилд ашиглагддаг жинхэнэ чуулган байхыг хүсвэл энэ төрөлтийн өвдөлтийг гарцаагүй туулах ёстой. Өөрөөр хэлбэл хуурамч чуулганы пасторууд, Библи заадаг теологчид, профессоруд эсвэл өөрийгөө жинхэнэ итгэгч гэж андуурч яваа хүмүүсээр дарамтлуулж хавчигдана. Наад бол чин гаж урсгал, наад бол чин аюултай, багчийн юм Библийн сургууль төгсөөгүй, пасторын гэрчлэгээ байхгүй гэдэл эдгээрийг бид туулах ёстой. Энэ бүх төрөлтийн өвдөлтийн эцэст хүмүүс аврагдаж дахин төрхийг бид хардаг. Гэхдээ хүн мөнх амийн амлалтыг авч аврагдаж байгааг хараад чин сэтгэлээсээ Бурханд талархаж баярлаад хавчлагын зовлонгоо мартаж ажлаа үргэлжлүүлж хийсээр л байдаг. Уншаад үзцгээе. Иохан 16-гийн 21-22. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовирлдог. Харин хүүхдэд төрүүлэхдээ ертөнцид хүмүүн мэндэлсэнд баярлаж зовлонгоо эргэж сандаггүй. Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч би та нартай эргэж уулзна. Тэгэхэд зүрх чинь баярлна. Баяр баясгаланч нь хинч та нараас булаахгүй. За та бүхэндээ өнөөдрийн номлолын дүгнэлтийг хэлье. Амьтай, ариун сүнс хамт байгаа жинхэнэ чуулганд заавал төрхийн өвдөлт байх ёстой. Бас заавал аврагдаж байгаа хүн байх ёстой. Энэ хоёр хоёулаа гарцаагүй байна. Зөвхөн төрөлтийн өвдөлт байгаа мөртлөө шинэ амьд төрөхгүй бол Бурхны ариун сүнс байхгүй гэсэн үг. Шинэ амьд төрнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл 2000 жилийн өмнө Есүс миний нөхөр, миний тэргүүн болж ирээд миний авах ёстой шийтгэлийг бүгдийг нь төлчихсөн юм байна. Зөвхөн миний өнөөдрийг хүртэл үйлдсэн нүглийн төлөө биш, цаашд амьдрах хугацаанд үйлдэх, үхэн үхлээ үйлдэх бүх нүглийн төлөөсийг төлчихсөн юм байна. Тийм учраас би Бурхны нүдэнд зөвхт хүн болсон. Би там руу явхааргүй болсон юм байна. Библийн дагуу хүн үхээд тамд унах уу эсвэл Деваачинд очих уу гэдгийг Мосегийн хуульд үндэслэн шүүдэг. Тиймээс Мосегийн хуулийн дагуу нүгэлд тооцогдох бүх нүглийн төлөөсийг Есүс өөрийн биеэр үүрч төлсөн юм. Галаат номын 3-р бүлэгт Есүс биднийг хуулийн, өөрөөр хэлбэл Мосегийн хуулийн хараалаас аварсан гэж бичсэн байдаг. Есүс бидний нөхөр, тэргүүн болж ертөнцид ирээд бидний төлөх ёстой бүх шийтгэл нүглийн үрийг бүгдийг нь төлсөн гэдэгт үнэхээр жинхнээсээ өчүүхэнч, жоохонч эргэлцэхгүйгээр итгэгдэж байвал энийг аврал, энийг дахин төрсөн гэж хэлээд байгаа юм. Ийм зүйл тохиолдсон хүмүүс, жинхэнэ авралыг авсан хүмүүс баярлаж хөөрөөд, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, зарим нь баярын нулимстайгаар Бурханд талархах гэрчлэл заавал байх ёстой. Төрөлтийн өвдөлтч байна, төрөлтч байна. Хавчлаг дарамт ирж байгаа мөртлөө дагаад шинэ амийн гэрчлэлүүд гарч байх ёстой. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол асуудалтай байна гэсэн үг шүү. Жишээ аваад ярил л да. Нэг эмэгтэй гиз томроод айхтар төрөлтийн өвдөлт өгөөд байдаг. Гэтэл хүүхэд төрөхгүй бол яах вэ? Гүн чинь хуурамч жирэмслэлт үсттэй. Энэ дэлхийд гаж урсгал гэж хавчигддаг маш олон чуулган байгаа. Мэдээж тэдний дийлийнх нь жинхнээсээ гаж урсгал. Үнэхээр хуурамч бүлэглэлүүд. Хавчигдж гэн гээд жинхэнэ чуулган гэсэн үг биш шүү. Есүсийн золиосоор дамжин өөрсдийгөө Бурхны өмнө зөвхт болсон гэдэгт итгэх итгэлийн бэлгийг авсан хүмүүсийн гайхамшигт гэрчлэл заавал хамт байх ёстой. Гэхдээ энэ дэлхий дээрх гаж урсгал, хуурамч шашны бүлэглэл гэж нэрлэгддэг газруудын дийлийнх нь үнэхээр гаж урсгал шүү. За мэдээж гаж урсгалыг мэдэх бол амархан, харин ойлгоход үнэхээр хэцүү өөр нэг зүйл бий. Төрөлтийн өвдөлт байхгүй мөртлөө хүүхдүүд төрөөд байдаг гэн та бүхэн бодоод үзтээ. Ямар жирэмсэн эмэгтэй төрөлтийн өвдөлтгүйгээр хүүхэд төрүүлдэг юм бэ? Гүн чи сонирн биш гэж үү? Өнөөдөр бидний үздсэн ишлүүдтэй таарахгүй байгаа үстэй. Библи бидэнд өгч байгаа мэдлэг, мэрэгэн ухаантай таарахгүй байгаа үстэй. Сайн мэдээг буруу заадаг чуулганд явж байгаа нэгнээ бид арай гэж ятгаад Библийн семинартаа урьдаг.
Семинарыг үзсэн ихэнх хүмүүс ингэж ярьдаг. Танай чуулганы сургаалыг сайн мэдээг буруу, аюултай гэд байдаг сонсоод үзсэн зүгээр л юм байна штэ. Гэхдээ гаж урсгал гэд байх юм огт алга. Энэ хүртэл сонсоод маш их баярлаж байтал дараагийн үгэнд биднийг үнэхээр цөхрүүлдэг. Манай чуулганд заадагтай бараг л адилхан юм байна. Бид эргүүлээд асуудаг. Тэгвэл яагаад танай чуулган хавчигддаггүй юм бэ? Өөрөөр хэлбэл танай чуулганд хүн аврагдаж шинэ амьд төрөөд байгаа юм бол яагаад төрөлтийн өвдөлтгүй байгаа юм болоо? Яагаад дийлэнх цуглааны пасторууд, Библи судлаач, жинхэнэ итгэгчид гэж яваа хүмүүс танай чуулганыг гаж урсгал, аюултай гэж хавчихгүй байгаа юм болоо? Есүс хүртэл тухайн үеийн Библийн багш нар одоогоор ярил пасторудад хавчигдаж гаж урсгал гэж гүтгүүлж яваад алуулсан. Есүсийн шавнарч тухайн үед Бурханд Библиэд итгэдэг удирдагчдад гаж урсгал гэж гүтгүүлж зодуулсан. Үйлс намын 24-т Паул хүртэл тухайн үеийн пасторуд Библийн багш нараас гаж урсгалын толгойлогч гэх үгийг сонссон байдаг. Шинэ амьд төрүүлж байгаа жинхэнэ чуулган бол ямар ч хавчлагад өртөхгүй явах боломжтой гэж үү? Хэрвээ тийм жинхэнэ чуулган үнэхээр байдаг бол бүгдээрээ тэр чуулган руу явцгаая л да. Бидний адил зөв сайн мэдээг тунхаглан заадаг, аврагдаж байгаа хүмүүсийн гэрчлэлтэй дахин төрсөн хүмүүс байгаа мөртлөө хавчигдаж гүтгүүлдэггүй бол бүгдээрээ тийшээ очие л доо. Би олонний танил хүн. Гаж урсгал гэж дуудуулах ямар амир, ямар хэцүү байдаг гэж бодож байна. Би зүгээр нэг олонний танил хүн биш. Бүр entertainment компаниг удирддаг захирал хүн шүү дээ. Үнэхээр бидэнтэй яг адил хүмүүс сайн мэдээг зөв зааж авралт хүргэж дахин төрсөн хүмүүсийн гэрчлэлтэй чуулган мөртлөө ямар ч хавчлаггүй бол шууд тийшээ явсан дээр штэ. Гэхдээ ямар төрөх гэж байгаа эмэгтэй төрхийн өвдөлтгүйгээр хүүхэд төрүүлэх юм бэ? Урд хойно авцалтахгүй байгаа үстэй. Гүй, багчиньон, миний туршлагаар миний явдаг чуулган бол үнэхээр жинхэнэ цуглаан мөн. Өөрийн бодол, өөрийн хувийн туршлага дээр үндэслээд дүгнэлт гаргаж болохгүй. Хувь хүнд тохиолдсон явдал өөрийн туршлагад тулгуурлан итгэнэ гэдэг аюултай. Бурхны үг Библийн үгэнд тулгуурлах ёстой үстэй. Библийн хаана нь хавчлаг дарамтгүйгээр хүмүүс сайн мэдээ түгээс нь түүх гардаг юм бэ? Тийм тохиолдол байгаа билүү? Тийм тохиолдол байгаа билүү? Тэгэхээр хувийн туршлагаар үндэслэж тайлбарлаж болохгүй. Библийн ишлэлдээр үндэслэх ёстой. Библи бидэнд маш тодорхой хэлдэг. Жинхэнэ чуулган бол төрөх гэж буй ихтэй адил. Заавал төрөлтийн өвдөлтөөр дамжуулан шинэ хүн төрнөө. Заавал хавчлаг дарамт байна. Үүгээр дамжуулан жинхэнэ сайн мэдээд хардаг юм. Энэ бол амьтай чуулган, ариун сүнс хамт байгаа жинхэнэ чуулганы хоёр үндсэн шинж юм. Уншаад үзье. 2 дугаар Тимот 3:12. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. 1-р Петр 2:19-20. Учир нь хүн шудраг бусаар зовхдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүсэл юм. Хэрв та нар нүгэл үлдэж цохиулаад төвчлээч үүнд ямар гавьяа байх вүлээ. Харин та нар зүвийг үлдээд зовхдоо үүнийг хүлцэн төвчвөл энэ нь Бурхны өмнө сайшаалтай юм. Өөртөө буруу зүйл хийгээд шийтгүүлж байгааг сахилгажуулалт гэдэг. Сахилгажуулалт бол бахархаад ах зүйл биш шүү. Зүгээр л ичхүүртэй. Бурхны өмнө буруу амьдарч байна гэсэн үг. Буруу зүйл хийгээд эцэг ихтэй шийтгүүлдэхтэй адил буруу зүйл хийгээд Бурханаас сахилгажуулалт авсан гэсэн үг. Буруу амьдраад сахилгажуулалт авсан тухай биш, харин сайн мэдээг зөв дамжуулсныхаа төлөө хавчигдж зовж байгаа зовлонгийн тухай ярьж байна. Энэ зовлон юутай холбогдох вэ гэвэл төрөлттэй. Төрөлтийн өвдөлт хүчтэй байх тусам хүн төрөх гэж байна гэсэн үг. Уншаад үзцгээе. Матай 5:10-12, 14. Зөвхт байдлын төлөө хавчигдахсад ерөөлтөөе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарын хүмүүс дормжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар ерөөлтөөе. Тэнгэр дэх шагналч нь агуу учир баярлцгаа
мөн хөөрөн баясцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд ийхүү хавчсан юм. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээр хот нуугдаж үлч чадна. Энэ дэлхий дээр маш олон асуудал гаргадаг хуурамч шашны бүлэглэл, гаж урсгал, культ маягийн буруу урсгалын чуулганууд байдаг. Тэд бол маш их хавчигддаг. Гэхдээ тэдний асуудал нь төрөлт гэж байхгүй. Хоёулаа байх ёстой. Төрөлтийн өвдөлт болон төрөлт хоёулаа байх ёстой. Жинхэнэ чуулганууд гаж урсгал гэж дуудуулж хавчигдахын хажуугаар олон хүн аврагдаж дахин төрөх ёстой. Мөнх амийг авах ёстой. Бурхны үг болон ариун сүнсээр өгөгддөг тэр дахин төрөлт, авралын ажил үргэлжлүүлэн байх ёстой. За үүний хажуугаар мэдээж хавчлагч байна. Гаж урсгал гэж дуудуулдаг хэрнээ авралын гэрчлэл, шинэ амийн төрөлт байхгүй бол буруу чуулган гэсэн үг. Тиймээс жинхэнэ чуулганд дээрх хоёр зүйл гарцаагүй хоёулаа байна. Төрөлтийн өвдөлт ба төрөлт. Хавчлага ба дахин төрж буй хүмүүс. Өнөөдөр Хойд Америк дахь бүлгийн хот Террийн зориг гарган өөрийн авралыг авсан дахин төрсөн гэрчлэлээ хуваалцах гэж байна. Бүгдээрээ хамтдаа гэрчлэлийг нь сонсцгоё. Сайн байцгаана уу? Би анхны үр жимснүүд чуулганы Хойд Америкийн бүлэгт харьяалагддаг хот Террийн байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ Бурхны хэлсэн хэрвээ тэгвэл гэсэн нөхцлөөс бүгд гүйцэлтлээ гэсэн нэгүслийг авсан гэрчлэлээ хуваалцах гэж байна. Би Библийг унших болгонд Бурхны авралын амлалтаас илүү Библиэд олон бичигдсэн хэрвээ тэгвэл гэсэн нөхцлийг эхэлж хардаг хүн байлаа. Хэрвээ тэгвэл, хэрвээ ингэвэл миний хувьд Библи бүхэлдээ давж гарахад үнэхээр хэцүү нөхцлүүдээр дүүрэн мэт санагддаг байсан. Зөвхөн итгэлээр аврагдана гэсэн үг болон үйлсч байх ёстой гэсэн үгсийн хооронд би нэг өдөр аврагдсан Бурхны хүүхэд болж өөр нэг өдөр нь үхэх ёстой нүгэлтэн мэт болж байнга савладаг итгэлтэй хүн байлаа. Мөнх ам гэдэг маш үн цэнтэй зүйл учраас тодорхой шаардлагыг заавал хангах ёстой нь мэдээж гэж боддог байсан. Тэр хэмжээнд хүрэхийн тулд би тасралтгүй хичээсэн. Гэхдээ хичээх тусам шаардлагыг хангаж чадахгүй байгаадаа шаналж, бүтлгүүтэл, мухардал, гимшлийн мэдрэмжтэй 30 гаруй жилийг өнгөрүүлсэн. Есүсийн загалмайн үхэл нь хүн төрлөختний төлөө байсан гэдэгт итгэдэг байсан ч яг үнэндээ миний нүглийн төлөө байсан гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чаддгүй байлаа. Би дунд сургуулаасаа найзуудаа дагаад чуулганд явж эхэлсэн. Утгыг нь сайн мэдэхгүй байж баптизм хүртсэн. Их сургуульд ороод Библийг илүү сайн ойлгохын тулд Библи судлалын клубд элссэн боловч Библи судлалаа гэд амьдрал минь өөрчлөгдөөгүй. Харин ч Библи бүр улам хэцүү ном шиг санагдах болсон. Их сургуулаа төгсгийн даваан дээр Бурхантай үнэхээр уулзмаар санагдаж, амьдралынхаа чиглэлийг өөрчлөх шийдвэрийг гаргаж, төгссөний дараах ажил төлөвлөгөөгөө орхиод, Солонгосын номлогчийн бүлэглэл болох YWAM-д элсэж, богино хугацааны Есүсийн шав бэлдэх сургуульд орсон. Энэ ертөнцөөс аль болох тусгаарлагдахыг хичээж, Бурханд илүү ойртох хүсэлтэд хөтлөгдөн, олон сургалтын төвөөс хамгийн хол байдаг Кавон мужийн уулын гүнд байдаг төвийг сонгосон. Ээж маань маш их эсэргүүцсэн ч үүрээр ганцаараа Кавон руу гарч явах хэмжээнд Бурхныг заавал олно гэсэн хүчтэй хүсэл надад байсан. Уулын гүнд 6 сарын турш Библийг уншиж, нөхөрлөж, хинээс ч дутахгүй хичээнгүйлэн сургалтанд орж, баг багаар итгэлийн хүн болж байна гэж бодож байлаа. Сургалт дуусах үед надаас бусад бүх суралцагчид харь хэлээр залбирч байлаа. Харь хэлтэй болохын тулд бүгд намайг тойрон зогсоод чин сэтгэлээсээ залбирсан боловч надад юу ч тохиолдоогүй. Тэр явдал миний хувьд мартагдашгүй ичхүүр болсон. Надад юу дутаад байгаа юм бол би ямар шаардлагыг нь хангахгүй байгаа юм бол юу хийж байж Бурханд хүлээн зөвшөөрөгдөх юм бол шаардлага хангахын тулд улам өөрийгөө зовоож хүнд хэцүү өдрүүд үргэлжилсээр байлаа. Есүсийн шав бэлдэх сургуулаа төгсөөд хуучин амьдралтай буцаад ирсэн боловч өөрчлөлт байхгүй, хариултыг нь олж чадалгүй эсэргээрээ амьдрал улам хэцүү болсон. Чуулганы хүмүүс намайг Есүсийн шав бэлдэх сургууль төгссөн гээд өндөр хүлээлттэй хардаг байсан. Би Магдалины үйлчлэл удирдах, нийтийн өмнө залбирал хийж,
Өөрийгөө ариун сүнсээр дүүрэн хүн гэж андуурч явсан. Ганцаараа байх үед нэг л хоосон мэдрэмжинд автаж, гим нүгэлтэй хүн гэсэн бодол толгооноос минь гардаггүй байлаа. Энэ мэдрэмжийг байхгүй болгохын тулд улам их хичээх тусам Бурхны үгийн дагуу амьдрч чадахгүй байгаадаа улам ихээр урам хугарч, гүн харанхуй хонгил руу орж байгаа мэт санагддаг болсон. Магадгүй би өшөө илүү сурах ёстой байсан юм болов уу гэж бодоод YWAM номлогчийн сургуульд дахин бүртгүүлж номлын ажил хийхийг хүссэн боловч ээж маань маш хүчтэй эсэргүүцсэн учраас орхоо болж ээжийн хүсснээр улсын багшийн шалгалтанд бэлдэж тэнцээд багшаар томилогдсон хичээнгүйлэн ажилласан. Еремья 8:11 Тэд амар амгалан гэж мэхлэн ард түмний минь охины бэртлийг өнгөцхөн идгээдэг. Гэвч амар амгалан үгүй. Бурхны үг болон амьдралын хоорондох холбоог олж чадахгүй, сургууль дээрээ хариуцлагатай багш, чуулгандаа сайн мундаг итгэгч гэж хүлээн зөвшөөрөгдөж, энэ бүгдээр өөрийгөө тайтгаруулж явсан. Гэтэл Азийн санхүүгийн хямрал болж эгчийн маань эрхэлж байсан бизнес дампууран асуудлыг зохицуулах гэж хичээж явсан эгчийн тархинд нь цус харваж ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Эмчилгээний хамгийн чухал хугацааг алдсан учраас тархины эсийнхэн тал орчим нь үхэж бүх бие нь саажилтаа болж хэвтэрт орсон. Эгчтэй маань хамтарч ажиллаж байсан бизнесийн харилцагч байгууллагуудаас гомдол, зарга, нэхэмжлэл ар араасаа ирж эхэлсэн. Би багшийн ажлаа орхиод эгчийнхээ бизнесийг хариуцаж үргэлжлүүлж хийхээс өөр аргагүй байдалд орсон. Удалгүй ээж маань ч нас барж өвчтөө эгчтэйгээ хоёулахнаа үлдсэн би гашуудахч завгүй амьд үлдэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж дэндүү хатуу замыг туулсан. 8 жилийн турш Библиэс ганц мөрч тайван унших завгүй зөвхөн ажилдаа төвлөрч чуулганаа таслахгүй хичээж магтан дуунд үйлчлэн итгэлийнхээ амьдралыг арай ядан таслахгүй авч явж байлаа. 30 гаруй наснда танилцсан нөхөр маань пастор, Библийн сургуулийн профессор хүн байсан. Гэвч Солонгосын чуулганууд болон Библийн сургуулиудын зааж байгаа арга барилд эргэлзэж бүхнээ орхиод боловсролын дугуйлангийн бизнес хийж эхэлсэн. Би ч нөхөртөө туслан бид хоёр хамт ажилладаг байлаа. 10 сурагчтай эхэлсэн сургалтын төв маань хурдан өсөж хэдэн мянган сурагчтай болсон. Бид хоёр 7 хоногийн 7 өдөр амралтгүй ажиллан 10 жилийг өнгөрүүлсэн. Завгүй харавсан сум шиг амьдралын дунд Бурхан руу тэмүүлэх хүсэл минь сэтгэлд ямагт байдаг байлаа. Нэг өдөр танил хүнийхээ зуучлалаар Библи заалгаж эхэлсэн. Хичнээн завгүй байсан ч логиктой, дистаралтай тайлбарлаж байгаа хичээлүүдэд татагдан цаг гарган явсаар бүтэн жил Библи заалгуулсан байлаа. Хожим тэр газар нь Шинчонжи буюу шин тэнгэр шин газар гэх шашны гаж урсгал байсан гэдгийг мэдсэн. Библийн судлалын хөтөлбөр бараг дуусах үед чуулганыхаа удирдагчийг илчлэл номд гардаг онцгой нэг хүн мөн гэж заахыг сонсоод тархиа угаалгасан гэдгээ мэдсэн. Гэхдээ бүтэн 1 жилийг зарцуулсан учраас ядаж 1 жилийн сургалтыг нь дуусгачихъя гэд гүрийхээр шийдсэн. 1 жилийн Библийн сургалтын төгсөлтийн өдөр бөөн цагаан хувцастай удирдагчаа хүлээж буй асар олон хүний дунд байгаа өөрийгөө олж хараад өөртөө гутарч тэр газраас зүхтах нь холгүй гүйж гарч явсан. Энэ явдлаас хойш үнэхээр хаашаа явхаа мэдхээ болсон. Исая 53:5 Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бяцарчээ. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгээл байж шахаар нь бид итгэрчээ. Энэ үгийн өмнө өвдөг сөхрөн гимшсээр байсан ч яг яагаад гимших ёстойгоо ч ойлгохгүй сэтгэл зүрх маань шаналдаг байлаа. Бурхныг мартаад холдоод амьдрмаар байсан ч Бурхан үнэхээр амьд оршигч нэгэн гэдэгт итгэж айдаг байсан учраас орхиж чадахгүй шаргуу ажиллаж илүү сайн хүн болохын тулд хичээнгүйлэн амьдрсаар байлаа. Нөхөр маань олон жил сурч байсан Америк руугаа буцахыг үргэлж хүсдэг байсан. Нөхрийнхөө хүслийн дагуу удаан бэлдсэний эцэст бид Америкийн нэгдсэн улсын зүүн эрэг Виржиниа муж руу нүүсэн. Нөхөр маань удалгүй бизнесээ эхлүүлэн миний хувьд шинэ орчиндөө дасгч завгүй дахиад л нөхөртөө туслан 5 жил ажилласан. Гэтэл ковид өвчин гарч бид ажлаа зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Нөхөр маань надад одоо чи ажиллах шаардлагагүй гэртээ амар. Өөрийн хүссэн зүйлээ хийгээд юу ч болгүй сайхан амар гэж хэлсэн. Би огт бэлтгэлгүй байхад гинт өөрийн гэсэн чөлөө цагтаа болоод тэр цагаа яаж ашиглахаа мэдэхгүй бодилж
Харин нутагт 50 гарсан эмэгтэй юу хийж чадах юм бол би яг юу хийхийг хүсэж байгаа юм бол гэж өөрөөсөө дахин дахин асуусан ч хариултыг олж чадахгүй байлаа. Амьдралаа дэмий хоосон өнгөрөөч гисэн болов гэж бодон шаналж юу хийхээ мэдэхгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаад гинт Библийг эхнээс нь уншия гэсэн бодол төрсөн. Ямар ч хүлээлтгүйгээр Библийг эхнээс нь уншиж эхэлсэн. Эхлэл 1:1 эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Энэ эхний өгүүлбэрийг унших мөчид яг анх удаа сонсож байгаа юм шиг шинэ мэдрэмж төрж зүрхээр цахилгаан гүүх мэд цочирдсон. Дараа нь юу гэж байгаа бол үүний дараа юу байгаа бол гэсэн догдолтойгоор үргэлжлүүлэн уншсаар Дэд хууль номын нэг ишлэл дээр бүх сэтгэлээрээ нурж унсан. Дэд хууль 1:31 эцэг хүн хүүгээ тэрвэрдэг шиг эзэн бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн гэв. Би ганцаараа төөрч явсан мэт санагдсан тэр бүхий л хугацаанд үнэндээ бурхан намайг тэрвэрч үүрж явсныг ойлгоод зогсолтгүй уйсаар байлаа. Тэр өдрөөс хойш Бурхны үгийг улам их хүлээлттэйгээр өдөр бүр уншиж амьдралынхаа үнэн замыг олох гэж хичээж эхэлсэн. Гэхдээ Библийг ганцаараа уншаад ойлгоно гэдэг үнэхээр хэцүү. Ялангуяа иш үзүүлэгчдийн номуудыг уншаад утгыг нь огт ойлгож чадахгүй мухарддаг байсан. Бурхантай үнэхээр уулзахыг маш их хүссэн учраас онлайн Библи уншлагын хөтөлбөр нэг цагийн залбирлын хөтөлбөрийг өдөр бүр даган хийж ямар нэг аргаар Бурхантай тодорхой уулзахыг хүссэн боловч ганцаараа тууштай үргэлжлүүлэх амаргүй байлаа. Зарим үед Библийг хүчээр барьж аваад суудаг, зарим үед юу ч ойлгохгүй Библийг хаадаг байлаа. Цар тахал багасх үед Солонгост байгаа эгчтэйгээ уулзахаар очсон. Солонгост ирээд эгчийнхээ явдаг анхны үр жимснүүд чуулганд хамт явж үзсэн. Өмнө нь шин тэнгэр шин газар гаж урсгалд орж шархалсан туршлага байгаа учраас болгоомжилж очсон. Гэхдээ номлолыг нь сонсоод сэтгэл амарч олон зүйлтэй санал нийлж байлаа. Эгч маань намайг Америкт очоод онлайнаар цуглаандаа хамт суухыг санал болгосон боловч бусад чуулгануудаас ямар нэг ялгааг олж хараагүй учраас Америкт өөрийн биеэр очиж үйлчилж болох чуулган олсон дээр гэж бодоод Америкт буцаж ирээд хэд хэдэн чуулганд очиж үзсэн. Гэвч пасторуудын номлолууд хоосон мэт санагдаж итгэгчд нь дэлхийн амьдралд хэд төвлөрч байгааг хараад сэтгэлээ өөх газар олдоогүй. Тэгээд дахиад ганцаараа Библи уншихаар болсон. Нас маань явж байсан учраас нэг ч гэсэн юм сураад авъя гэд ойролцоох уламжлалт ангаах ухааны магистрийн сургуульд илсэн орсон. Өөрийнхөө ирээдүйн төлөө хийсэн сонголт байсан ч хэрвээ би ангаах ухааныг эзэмшвэл Бурхан нэг өдөр намайг ашиглах чинь билүү гэсэн найдлагч бас байсан юм. 50 гаруй настай ангаах ухааны ямар ч суургүй дээрэс нь төрөл хэл нь англи оюутнуудаа өрсөлдөнө гэдэг миний төсөөснөөс хамаагүй хэцүү байсан. Хоцрохгүй тулд биеэ дэндүү их хүчилж яваад нэг өдөр гинт амьсгаа авч чадахгүй ухаан алдаж унах төгсөн. Хичээлийн стресс байх, хэсэг хугацааны дараа зүгээр болох байх гэж бодсон эсэргээрээ амьсгалахад улам хүндрэлтэй болж байлаа. Эмнэлгүүдээр орж шинжилгээ өгсөн боловч онш нь олдохгүй цагаа алдсаар бухимдаж хичээлээ түр зогсоогоод Солонгос руу очиж 2 сарын турш шинжилгээ өгсөн. Гэтэл шинжилгээний хариугаар эмчлэхэд хүндрэлтэй уушигны ховор өвчин туссан гэдгээ мэдээд бүрэн эдгэх эмчилгээ байхгүйг сонсоод миний явах цаг болж байгаа юм байна гэд харьцангуй тайван байсан. Гэхдээ өхөн гэж бодохоор дотроос маш их айц төрж байлаа. Солонгост байх хугацаанд дахин анхны үр жимснүүд цуглаанд очсон. Яг тэр үед Эхлэл номын цуврал хичээл эхэлж байсан. Энэ удаа Бурхны үгийг сайн сурч цаашд яаж амьдрахаа төлөвлөж зэгцлэе гэж бодоод үгийг маш анхааралтай сонсож эхэлсэн. Үгийг сонсох тусам Бурхан энэ дэлхийг мөн намайг аврахыг хичнээн их хүсдэг болохыг шинээр ойлгож хамгийн гол нь Библи бол зүгээр л үед амьдсан уламжлалт түүх биш, харин логикийн хувьд төгс Бурхны үг гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь Библи удаан хугацаанд ам дамжин яригдж олон хүний гар дамжин бичигдсэн учраас бичвэр бүрэн төгс байдаггүй гэсэн бодол маань өөрчлөгдөж Библийн үг бүр амлин үсрэн гарч ирж байгаа мэт санагдаж бүх зүйл шин бөгөөд
нандин болж санагдаж эхэлсэн. Яг л хөвөн шиг бүх сургаалыг шингэн сонсож байгаад эцэст нь анхны үр жимснүүд чуулганы биеийн нэг эрхтэн жинхэнэ гишүүн болж амьдрах нь миний амьдрах цор ганц зам гэдгийг ойлгосон. Америкт буцаж очоод хойд Америкийн онлайн мөргөл болон бүлгийн уулзалтуудад тогтмол оролцож зайлшгүй хийх өдөр тутмын ажлаас бусад бүх цагаа зөвхөн Бурхны үг сонсоход зориулсан. Сайн мэдээний семинарууд, YouTube-д тавигдсан номлолууд төдийгүй бүлгийнхээ ахлагчаас өмнөх бүх хичээлүүдийг авч илүү гүнзгий Бурхны хуулийг мэдхийг хүссэн. Гэтэл 12:13 та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египт газрыг цохих үедээ цусыг хараад та нарыг алхасах учир сүрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Алхасал баярын тухай сургаалыг сонсоод Бурхан тухайн хувь хүнийг нүгэлтэй байна уу үгүй юу гэдгийг шүүлгүй зөвхөн хаалганы тотгон дээрх цусыг хараад алхасаж өнгөрснийг уншаад миний нүглэгч бас ингэж алхасаж өнгөрүүлэх юм байна гэж бодоод маш их тайвширсан. Исая 40:22 Дэлхийн тойрог дээр залардаг. Тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог нь тэр билээ. Майхан баярын тухай номлолыг сонсож байхдаа бидэнтэй хамт амьдрахын тулд энэ орчлонг бүтээсэн Бурхантай хамт амьдрах хүсэл чин сэтгэлээсээ төрсөн. Яаков 2:10 Учир нь бүх хуулийг сахивч нэгдээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Еремия 2:22 Чи биеэ хужраар угааж үлэмж ихээр хужир хэрэгэлсэн ч чиний хилэнцгийн толб миний өмнө байсаар байна гэж Бурхан эзэн тунхаглаж байна. Өмнө нь би амаараа л би нүгэлтэн гэж хэлдэг байсан бол Бурхны үгээр дамжин би үнэхээр мөнхийн харанхуйд очихоос өөр замгүй нүгэлтэн гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн. Ром 4:5 Харин сүсэг бишрэлгүй хүнийгч зөвтгдөг тэрээр үйлддэггүй боловч өөрт нь итгэдэг нэгний итгэлийг зөвд тооцдог. Өөрийгөө ямар ч найдваргүй нүгэлтэн гэдгээ ойлгох тусам Бурхны өмнө улам даруй болж ийм нэг нүгэлтэй намайг зөвхт болгосон Бурхны хайр ямар агуу гэдгийг мэдэрч улам талархах сэтгэл төрж байлаа. Гэвч дахин сургуульдаа орж хичээлээр бөмбөгдүүлж цуглаандаа онлайнаар суух цаг маань ч багасж Бурхны үгээс холдож эхэлсэн. Дээрэс нь би амархан ядарч хаяа амьсгал давхцаж шөнийн цагаар болдог онлайн мөргөл болон бүлгийн уулзалт хүртэл хүнд санагддаг болсон. Тэр үед Йов номыг уншиж байгаад өөрийн зөвхт байдлыг өмгөөлж буй Йовын дүрээс өөрийгөө олж харсан. Йовыг шүүхээсээ илүү өөрийгөө илүү бодитоор шалгаж үзье гэсэн хүсэл төрсөн. Тэгээд Йов номыг уншаад их ивэл нэгүсэл авсан гэж ярьж байсан бүлгийн нэг хүн санаанд орж түүнд та Йов номоос ойлгосон зүйлээ надтай хуваалцаж болох уу гэж асуусан. Бүлгийн гишүүн маань надад Йов өөрийгөө зөвхт хүн гэдгээ өмгөөлөхөө болж чин сэтгэлээсээ гимжсэн үедээ Бурхны нэгүслийг олж аван шинжлэгдэн өөрчлөгдөж буй үйл явцыг сайн ойлгоод уншаарай гэж зөвлөсөн. Йов 42:5 Таны тухай чихээрээ сонсч л байлаа би. Гэтэл одоо нүдмэн таныг харж байна. Би шаардлага хангасан хүн болохын тулд хийж ирсэн бүх хичээл зүтгэл маань Бурхны өмнө өөрийгөө зөвтгөх өмгөөлөл байсныг ойлгоод бүх бие минь хүч сулран эзэн минь миний итгэлгүй байдал туслаач гэж залбирэн бүлгийн гишүүний явуулсан ишлүүдийг дахин уншиж тэр ишлүүд зүрхэнд минь шигдэн орж байлаа. Дуулал 41 Би эзнийг төвчээртэйгээр хүлээсэн. Тэр над руу ойртож хаширхыг минь сонссон. Исая 46:4 Та нарыг өндөр настай болсон ч би байсаар байна. Үс буурал болсон ч би авч явах болно. Би хийсэн, би teen, би түшиж яваад аварна. Энэ ишлэгийг уншаад Бурхан яг надад шууд би чамд хайртай гэж хэлж байгаа мэт санагдсан. Би төрхөөсөө өмнө аавыгаа алдсан учраас Бурханыг аав гэж дуудах надад үргэлж эвгүй учраас үргэлж эзэн гэж дууддаг байсан. Гэтэл тэр мөчид аава баярлалаа гэх үг өөрийн ирэхгүй амнаас гарсан. Зүрхний гүнд олон жил түгжээтэй байсан нэг хаалга гинт тасхийн онгойсон мэт санагдсан. Тэр орой догтлсон сэтгэлээр лав гаргийн онлайн мөргөлдөө оролцтол
нэг хүний гэрчлэл бэлэн болсон байсан. Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан Имёнсу эгчийн гэрчлэлийг сонссон. Бүх амьдралаа Бурхны үг залбирал чуулган зориулсан боловч зүрхнийхээ гүнд нүглийн айцтай Йов номыг унших бүрдээ айж үхлийн өмнө замаа алдсан Имёнсу эгч надтай дэндүү адилхан санагдсан. Нэг мэдсэн би ч гэсэн эгчтэй хамт эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Багч Нён Библийн ишлэлүүдийг эгчийн нэрийг оруулан унших үед миний нэрч хамт дуудагдж байлаа. Исая 53:5. Есүсийн хатгагдсан нь Хотеримийн гин буруугийн төлөө. Есүсийн бяцлсан нь Хотеримийн нүглийн төлөө. Хотеримийн амар тайвны төлөө түүн дээр гисгээл байж түүний шарахаар Хотерим эдгэрсэн. Эфес 5:30-31. Учир нь Хотерим түүний биеийн эрхтэн юм. Хоёул нэг мах бод болно. Колосай 1:13. Тэр Хотеримыг харанхуун эрх мэдлээс авраад хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Иохан 19:30. Бүгд гүйцэлдлээ. Шүүлт аль хэдийн дууссан юм байна. Би мөнх амьтаа болсон юм байна. Зүрхний гүнээс шинэ хүч урсан орж ирж асгартлаа уйсаар байлаа. Маргааш өглөө нь босоод миний зүрх ийм хатуу байхад аврал надад ингэж амархан ирнэ гэж байхгүй дээ. Магадгүй энэ төр зуурын сэтгэл хөдлөл байсан юм биш үү гэж эргэлзэн Библийг уншиж өөрийгөө шалгаж эхэлсэн. Гэтэл гайхалтай нь тэр бүх ишлэл дотор би өөрөө байсан. Эфес 1:6. Хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо. Гим нүгэлтэй зохисгүй намайг Бурхан нэгүслээрээ дуртаяа хүлээн авсан гэдгийг Бурханы үгээр батлан харах үед зүрхэнд минь найдвар соёолж Колосай 3:1-д хэлсэнчлэн зөвхөн дээрх зүйлсийг ирж тэдгээрт найдсан амьдралаар амьдрахыг хүсч залбирсан. Олон жилийн турш тойрог замаар эргэлдэж төөрч авсан амьдрал минь дууслаа. Бүх зүйл бодит байрандаа орлоо гэж бодтол бодит амьдрал дээр өдөр болгон өөр сорилт ирж сонголт, зогсолт, дахин эхлэлт ээлжилсээр байлаа. Миний зүрхэнд асар том өөрчлөлт орсон ч өдөр тутмын амьдрал өөрчлөгдөөгүй. Их цаг, хүч шаардсан хичээл хിവэрээ, амархан ядардаг би ч хിവэрээ өдөр тутмын амьдрал намайг завгүй болгож, ядрааж, зогсоож, маш амархан хуучин зуршил руу минь буцаадаг байлаа. Дахин сэтгэлээ барьж, дахин ганхаж, энэ байдал үргэлжилсээр маш их бодилсан. Дээрээс нь төгсөлтийн шалгалтаа бэлтгэхээр хичээлдээ бүрэн төвлөрч хамаг бие хүчгүй болсон байлаа. Камераач хасааж чадахгүй, онлайн мөргөлдөөч арай ядан оролцсон. Бүлгийн уулзалтад оролцох тухай бодох ч завгүй 2 сарыг өнгөрүүлсэн. Сэтгэл минь цөл шиг хатаж, миний авсан аврал хуурамч байсан юм бах та гэсэн айц төрөх бүрд Библийг барьж аваад итгэлийн баталгаа хайн байн уншдаг байлаа. Амийн үгнээс арай ядан зуурч багахан цаг гарган Библийг уншиж байгаад нэг ишлэл дээр зогссон. 2-р Коринт 6:1. Та нараас хичээнгүлэн гуй, Бурхны нэгүслийг дэмий хоосноор бүү аваарай. Ийм агуу нэгүслийг хүлээн авсан хэрнээ дахин нүглийн буулганд орж болохгүй гэж бодсон. Дахин сэтгэлээ барьж камераа хасаагаад мөргөл болон бүлгийн уулзалтад эргэн орж эхэлсэн. Яг тэр өдөр сонголтын шалгуур гэсэн номлол орсон. Би нүгэлт махан биетэй хിവэр хатлаа. Өөрөө аяанда ариун болно гэж хүлээж байсан мунхаглалаа олж харсан. Амьдралын мөч бүрд бидний өмнө 2 хаалга байдаг бөгөөд итгэл болон зоригтойгоор сонголт хийх ёстой гэдгийг гүн ойлгосон. Номлолын дараа бүлгийн уулзалтаа ороод миний яг одоо хийх ёстой сонголт бол чуулганы биеийн бусад эрхтний төлөө залбирах юм байна гэдгийг ойлгосон. Энэ үүрэгтээ үнэнч байвал Бурхан миний үйлчлэх хүрээг баг багаар тэлж өгнө гэсэн итгэл төрсөн. Өмнө нь бүлгийн уулзалтад нэлээн хэлбэр төдий оролцдог байсан бол хүн нэг бүрийн төлөө залбирна гэд бодсон анхаарал төвлөрч бүлгийн уулзалтад надад маш их утга учиртай цаг болсон. Мөн энэ нь намайг анхны үр жимснүүд чуулганы биеийн нэг эрхтэн болон амьдруулах хөдөлгөгч хүч юм байна гэдгийг ойлгосон.
1-р Коринт 14:12 Та нар сүнслэг зүтгэгчд учир чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ. Цаашдаа би заримдаа ганхан, зогсон, дахин эхлэнэ гэдгээ мэдж байна. Энэ зүйл олон удаа давтагдана. Гэхдээ тэр болгонд чуулгандаа улам ойр байж, чуулганыг босгон байгуулахын төлөө илүү сайн үйлчилж чаддаг болохын тулд залбирвал ямар ч нөхцөлд зөв сонголт хийхэд Бурхан надад туслана гэдэгт итгэж байна. Эцэст нь өмнө нь миний хувьд энэ дэлхий дээр хамгийн дарамттай ишлэл байсан Матай 11:29. Бурханы буулгыг үүр гэсэн энэ үг одоо миний зүрхийг тогтлуулдаг амьдрах шалтгаан минь болсон. Мөн маш олон жилийн турш намайг боомлж байсан хэрвээ тэгвэл гэсэн нөхцлүүд одоо харин Бурханы амьд амлалтыг хүлээх найдвар болгон өөрчилж өгсөн Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Нэг сэтгэлээр миний төлөө залбирдаг Хойд Америкийн бүлгийн бүх гишүүдэд хүнд ч мэддэггүй чуулганд үйлчилж байгаа бүх хүмүүст мөн Бурханы үгийг дамжуулах сууг болж Бурханаас эмээн амьдрах амьдралын үлгэр жишээг үзүүлж байгаа Багчиньон танд энэ боломжийг ашиглан чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Миний хуваалцах гэрчлэл маань энд хүрээд өндөрлөж байна. Манай чуулганд удаан явж байгаа хүмүүс санаж байгаа ах. Урд нь семинар дуусах зарим нэг хүн нүдэндээ нулимстай би аврагдчихлаа гэдэл гэрчилдэг байсан. Тэндээс бас нэг өөр хүн би ч бас аврагдлаа гэдэл иймэрхүү зүйл их болдог байсан. Гэтэл бид Паулийн сайн мэдээнд үндэслэн семинар хийдэг болсноос хойш семинар дуусмагц аврал авч байгаа хүн бараг байха байсан. Харин дийлэнх нь бүлгийн нөхөрлөлийн үеэр нөхөрлөж байгаад авралыг авч байгаа. Гэрчлэлүүдэд миний тухай яриа улам багасж, бүлгийн гишүүдийн тухай яриа их гардаг болсон. Дахин төрөлд авралын бэлгийг Бурхан өөрөө өгдөг учраас одоо биднийг насанд хүрсэн хүүхдүүд шигээ харж байгаа юм болов уу гэж болгоомжтой бодож байна. Одоо энэ гэрчлэлээр дамжин манай чуулганд ирдэгч бүлгийн нөхөрлөлд ордоггүй хүмүүс би ч бас бүлгийн нөхөрлөлд оролцох хэрэгтэй юм байна гэж бодож эхлэх байх. Гэрчлэл болгон дээр бүлгийн уулзалт нөхөрлийн тухай гарч байна. Багчны ингэж хэлсэн, тэгж хэлсэн гэх үг бараг байхгүй. Тэр үед бүлгийн нэг хүн надад ингэж туссан, өөр нэг бүлгийн хүн ийм ишлэл над руу явуулсан, бүгд бүлгийн гишүүдийн тухай ярьж байгаа. Тэгвэл үүнийг сонсож байгаа хүмүүс юу гэж бодох бол би ч гэсэн бүлгийн уулзалтанд оролцох ёстой юм байна. Би бүлгийн уулзалтад ордоггүй учраас энэ чуулганаар дамжуулан авч болох Бурхны нэгүслийг авч чадахгүй яваа юм байна гэж бодно шүү дээ. Өнөөдөр Тэрим эгчийн гэрчлэлээс бас нэг өөр нэг онцгой зүйл анзаарчихсан. Ихэнх гэрчлэл би ийм зам туусаар эцэст нь аврагдлаа гэд дуустдаг бол өнөөдрийн гэрчлэл би ингэж аврагдсан. Аврагдаад бүх юм өөрчлөгдөх юм байх гэсэн амьдрал маань урдын адил хэцүү хിവэр юм байна гэдгээ хүртэл гэрчилсэн. Аврагдлаа гэд одоо надад юу ч тохиолдсон би өдөр бүр баяртай байх болно гэдэл үргэлж баярлж хөөрөөд явдаггүй. За мэдээж дотор нь хинч булааж авч чадахгүй амар тайван байгаа. Гэхдээ амьдрал урдын адил хүнд хിവэр л байна шүү дээ. Тэр хэцүү нөхцөлд итгэлээ бодит амьдралдаа дахин хэрэгжүүлж унсан ч босож сонголт хийсээр хэрхэн амьдарч байгаагаа хүртэл хуваалцсан нь бидэнд үнэхээр их тус болсон гэрчлэл байлаа. Баярлалаа.